Баялагын сангийн 33%-ийг том төслүүдийг санхүүжүүлэх, 33%-ийг нь хадгалах, 33%-ийг одоо үеийнхэнд зарцуулахар болсон. Тэгвэл Хөгжлийн банкыг Экзим банк болгож баялагын сангийн зарцуулалтанд оролцох нөхцөл харагдаж байгаа юм. За түүнчлэн одоо үеийнхэнд орон сууц олоод эрүүл мэнд боловсруулалтаас гадна тэтгэвэр хэлбэрээр бэлэн мөнгө болгон олгох хувилбарч яригдаж байгаа юм байна. Баялагын сангийн тухай хууль болоод Хөгжлийн банкны тухай хуулиуд Монгол Ард намын бүлгээр хэлцэгдэж эхлээд байна. Үүгээр бус орон нутгийн хөгжил болоод мега төслүүдийг баялагын сангаар санхүүжүүлэхэд Хөгжлийн банк оролцох нөхцөл харагдаж байна. Гэхдээ баялагын сан амжилтанд хүрэхийн тулд улс төрөөс хараад бас мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь чухал. Гэтэл Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хийгээд одоо ч улс төрөөс хамааралтай явж ирсэн билээ. Тэгээ энэ сангийн мөнгийг хэн хэрхэн яаж хөрөнгө оруулалтыг менежмент хийдэг тэр удирдлага байгууллага нь хэн байж хэн хэрхэн хийх вэ гэдэг асуудал бол чухал. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хуулийг дагаж орж ирж байгаа нэг чухал хууль бол ирээдүйн одоо үндэсний баялагын сангийн хөгжлийн сангийн мөнгийг яг төсөв хөтөлбөрөөр хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, бүрдүүлэх энэ одоо эхлэлтийн хөрөнгө оруулалтанд зориулах одоо хэрэгцээ шаардлага байгаа учраас хуулийн төсөл дээр энэ хуулинд одоо дагалдуулж өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байгаа нэг онцлог. Улс төрөөс ангид байлгахад чадна гэсэн амлалт өгч чадах. Яг тэрний төлөө явж байна. Одоо Хөгжлийн банкны энэ төслийн санхүүжилтийг судалгаас ахуулаад шийдвэр гаргах бүх процессыг зөвхөн мэргэжлийн санхүүгийн одоо тооцоон дээр хөрөнгө оруулалт санхүүгийн шинжилгээнд дээр үндэслэж энэ шийдвэр гаргадаг болохын төлөө бид нар энэ хуулинд тодорхой залтуудыг оруулсан. Дотооддоо бас зээл санхүүжилт хөрөнгө оруулалтын бодлогоо бол яг мэргэжлийн үүднээс төлөөлөл удирдах зүйлд нь батлаад явдаг. Ийм тогтолцоороо шилжиж байна. Зайл аймагт хэрэгжих хэний ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдэг шийдвэр улс төрөөс ангид байна гэдэг бэрх. Иймээс ч Хөгжлийн банк, Экзим банк болж хуулиа өөрчлөлтөөч намын хийгээд сайд дарганараас ангид шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь эргэлзээтэй. Тэгвэл Хөгжлийн банкны актив хөрөнгийг 1.5 их найдаар нэмэгдүүлж цаашлаад баялагын сангаас тодорхой санхүүжилтийн их үүсвэрийг олгоод эхлэвэл авилга албан тушаалын уул мөртэй хэрэгүүд дахин давтагдаж дампуурлын нэмэгт тулсан түүх нь давтагдахгүй гэх баталгаа байхгүй байна. За баялагын сантай холбоотой дараагийн онцлог асуудал нь одоо үеийн иргэдэд үр шимийг нь хүртэх 33%. Энэ хувийг зөвхөн орон сууц, эрүүл мэнд, боловсрол гэж ялгалгүй тэтгэврийн сан болгож ажиллах ёстой гэдэг саналтай гишүүд цөөнгүй байна. Ер нь хүн болгон заавал одоо орон сууц эсвэл заавал эрүүл мэнд, заавал боловсролтой зарцуулах албагүй шүү дээ, тийм үү? Гэтэл хүн болгон тэтгэврийн насанд хүрнэ. Одоо тэтгэврдээ гарах одоо хүн болгон гарцаагүй учраас тэгэхээр үүн дээр нь тэтгэврийн сантай одоо холбох нь бол зүйтэй гэдэг байна. За дэлхийн жишг болсон баялагын сантай улс бол Норвеги. Тус улсын иргэд баялагын сангаасаа хүртэхийн тулд улстай ажиллаж хөдөлмөрлсөн татвар төлж амьдарсан байх шалгууртай. За энэ нь ч бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэхгүй байх механизм болдгоо. Тэгвэл манай улсын хувьд баялагын сангаа тэтгэврийн сантай уялдуулах хийгээд боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаанд ашиглахад ч энэ мэд туршлагуудыг нэвтрүүлэх шаардлага харагдаж байна.